12 дугаар бүлэг. Өөрийнхөө хөлийг өөрөө сүхтэх нь. Янчины хувьд хаш эрдний хам шинж тийм ч хэцүү даваа биш байсан ч тэрээр хит бардамн нь ам гарсангүй. Гэвч энэ нь ч хөдөлтаачин Жас Явэныг твдүүлэхэд хангалттай байлаа. Юу болоод өнгөрвөө? Тэрээр Фэнсүэуд тал засаж Янчиныг доромжилсан нь юрдөөл Фэн бүсгүүдээ хэлхээ холбоо тогтоох гэсэн оролдлого байв. Фэнсүэу гэж хэн билээ? Фэн овгийн гоц авьяаст нь 3 алтан хатгуурын нэг, тус овгийн ирээдүйн удирдах төвшний хүн. Хэрв түүндээ дотносож чадвал худалдааны танхимын жирийн нэг даамал түүнд асар их ашиг тустай нь ойлгомжтой. Фи овгийн худалдааны бүлгмийн даамал гэж гоёор хэлэгдэвч үнэндээ харь овгийнханд зүтгэдэг тижээвэр нохооноос ялгаа юун. Гэтэл Янчиныг үдэж хамаг муугаар нь дуудсны эцэст Фэнсүэутэй ойртох байтугай харин ч түүний үл тоомсорсон Янчин бүсгүн итгэлийг олж орхив. Сандарсан Жас Явэн яаран хашгирч Фэн ахвай Янчины үгэнд битгий итэг. Тэр бол хотын зартай танхаа итгээд өдөржин дэмий тэнэж үрлэгэн завхан амьдралаар амьдардаг нэгэн. Хэрв түүнд итгвэл та хожим харамсах болно шүү гэв. Фэнсүэу уг нь түүний сэтгэл гаргаж байна гэж бодож байсан ч харамсах гэдэг үгийг сонсоод дургуун хүрв. Үзэсгэлэнт бүсгийг хөмсөг зангидахад цаанаар нэг өвөрмөц төрөх тодорно. Тэрээр хүйтнээр "Жаа даамарсаа би юу хийхээ өөрөө мэднэ. Зөв бурууг дэнслэх ухаан надад бий. Танд миний хэрэгт оролцох эрх байхгүй. Өөрийгөө хичээж үз" хэмээн тас хийтэл хэлэхээ. Фэнсүэугийн эрс шийдэнгийн байдлыг харсан бусад ирчүүд ч ам нээх зөрөхгүй болов. Тэд Янчиныг хялалзан харж "Энэ золиг яаж байгаад түүний ээжийн өвчнийг тааж итгэлийг нь орчих вэ" хэмээн дотроо шазуур зуун. Одоо Фэнсүэу Янчины үгэнд бүрэн итгэжээ. Чөтгөр гэж яасан зэвүү юм бэ? Жас Явэн зэмлүүлсэндээ хорсон занана. Эн чинь л өөрийнхөө хөлийг өөрөө сүхтэх гихч биш гэж үү? Фэн бүсгүүд тал засаж чадсангүй. Харин ч Янчиныг гомдоож орхилоо. Гэхдээ яах вэ? Янчин тийм ч нөлөө бүхий амтан биш. Түүний гомдоох нь нэг их гарц биш гэж тэр өөрийгөө тайвшруулав. Энэ хооронд Фэнсүэу Янчины дагуулсан худалдааны танхимаас яаран гарлаа. Фэн бүсгүйн ээж гадаад тэрэг дотор амарч байсан аж. Сүвэу ээжийнхээ хууж өвчнийг илааршуулах гал улаан жимсийг хайн эргэн тойрноор хэрэн явж байсан нь энэ. Янчины Фэнсүэуг үнэлэх үнэлэмж нэг шат ахив. Эцэг ихтэй ачлалтай хүн явж муу хүн байдаггүй билээ. Ээжээ, Сүвэуг тэрэг рүү өгөхөд царайн цонхиж шаналж ядарсан дунд эргэн насны эмэгтэй өгтөв. Янчин түүнийг хараад таамагтаа бүрэн итгэлээ. Үнэхээр ч түүний ээж хаш эрдний хам шинжээр өвчсөн бөгөөд өвчин нь хэдийн хүндэрсэн байлаа. Сүвэу минь энэ хүн хэн бэ гэж ээж нь сулхан дуугаар асуухад Янчин инээмсэглэн. Ахаа минь та одоохондоо битгий яар. Фэн ахаа та надтай түр гараад ирэхгүй юу гэв. Данц харцаар л тэр бүхнийг ойлгосон байлаа. Тэгье. Янчины үгийг сонссон Сүвэу тэрэгнээс яаран буув. Ард нь явсан залуус ээж нь чинь би ямар байна? Өвчин нь зүгээр үү хэмээн урагтан асуухч Сүвэу тэднийг тоосонгүй. Түүний цогцогнод Янчин дээр тогтож "Янчин ахаа, миний ээжийн өвчин" хэмээн төгшөөхтэйгээр асуулаа. Тэрэг дотор таныг айлахгүй гэсэндээ хэлсэнгүй. Уг нь энэ өвчин тийм ч хэцүү биш. Хэдхэн минутын дотор шийдэж болох байсан. Гэвч гол алдаа нь энэ гал улаан жимсэнд байна гэж Янчин дургуутсан өнгөөр хэлээд "Та яагаад ийм өвчтэй хүнд гал улаан жимс өгөх болсныг мэдэхгүй юм. 5 махбодын онолыг буруу ашигласан нэгэн хаш эрдний хам шинж бол хүйтэн өвчин. Тиймээс гал махбодтой жимсээр хүйтнийг хөөнө гэж эндүүчтэй. Гэтэл таны ээж бол тулааны урлагаар хичээллээгүй бие суртай хүн. Халуун хүйтэн хоёр эрчим бие дотор нь хашилдахад түүний бие яаж дисгүлээ?" Янчиныг үг хэлж дуусгад Сүвэугийн араас дагаж байсан залуусын дундаас нэгэн царайлаг залуугийн царай барив. Тэр бол Янчиныг хамгийн ихээр доромжилж байсан Ван овогт Ван Юн Кай байлаа. Гал улаан жимс хэрэглэх аргыг тэр л санд болгосон юм. Тэрээр алхимийн номноос махбодын харилцан бие биенээ дарах онолыг уншаад ангаах ухаанд ч мөн адил гэж андуурчээ. Гэвч ангаах ухаан гэдэг алхимиас 100 мянга дахин нарийн төвөгтэй гэдгийг тэр яахан мэдэх вүлээ. Гилээж алдаага хүлээх нь өөрийнхөө нүүр рүү алгадахтай адил санагдсан тул Ван Юн Кай уурсан хашгирч "Янчин, чи хизээ хүртэл дэмий юм ярьж хүм ихэх гээвэ" гэв. Фэнсүэу хэдийнэ Ван Юн Кайд дургуцээд ихэгчгсэн байлаа. Үнэн дээр тэрээр ээжигээ аврахын тулд л эдгээр залуусын тусламж хэрэг болж магад гэж кевчээр заан дагуулж явсан юм.
Гэвч юу ч мэдэхгүй хүмүүсийн зөвлөгөө ээжийг нь үхэлд хүргэх шахсныг мэдээд Ван Юнкай ээж минь тэрэг дотор амарч байна. Чи чанга хашгирч түүнийг айлгах гээ юу? Хэмээн зэвүүцэн хэллээ. Ван Юнкай нүүр нь улайж Ян Чинийг хорсолтоогоор ширтгэхээс өөр юу ч хийж чадсангүй. Ян Чин түүнийг тоосон шинжгүй үргэлжлүүлнэ. Одоо таны ээж гал улаан жимсийг хэтрүүлэн хэрэгснээс судсан гэмтэж өвчин нь туйлдаа хүрсэн байна. Жирийн аргаар эмчлэх боломжгүй болжээ. Жимс хэрэгснээс хойш ээжийн чинь би өдрөөс өдөрт сулдаж байгааг та өөрөө ч харж байгаа байх. Тийм ээ, таны зөв, Ян Чин ахаа. Сүвэв гимссэн шинжтэй толгоогууд айлхна. Танд арга чарга байна уу? Хэрв та ээжийг минь эмчиж чадвал би танд насан туршдаа үртээ үлдэх болно гэв. Энэ үгийг сонссон залуусын атаархал төрөв. Фэн Сүвэвгээр үр тавилах гэдэг хэн хүний хүсээд олддоггүй загшаан билээ. Ян Чин хэсэг бодол хэлв. Үнэн дээр энэ өвчнийг илааршуулах нь түүнд тийм ч хэцүү биш. Гэвч түүний насан дээр ийм хүнд өвчнийг эдгэн гэдэг дэндүү гайхамшигтай санагдах вэ гэж тэр болгоомжилсан ч бүсгүйн ачлал сэтгэлийг хараад санаа алдсан. Фэн ахай. Энэ өвчнийг ангаах тийм ч хэцүү биш. Танд ердөө 3 төрлийн ховор урмад хэрэгтэй. Зүгийн цэцэг, зоосон өвс, үүлэн жимс гих эдгээр ургамтыг олж аваад зөв аргаар хандаж уулгавал хагас сарын дотор ээжтэй нь хөл дээрээ босох болно. Ян Чин эдгээр чинь бүгд асар ховор үнэтэй ургамлууд. Чи зүгээр л Сүвэвг олж чадахгүй гэж бодоод хариуцлагаас зүхтах гэж байна уу? Хэмээн Ван Юнкай дахин хашрав. Энэ удаад Ян Чиний царай хүйд орж. Фэн ахай, би танд ганц л зүйл хэлье. Би танаас юу ч хүсээгүй. Зүгээр л таны ачлал сэтгэлийг хүндэтгсэндээ тусалсан юм. Гэтэл би таны ээжийг эмчлэхийн тулд хэн нэгний яхир царай муу үгийг сонсох албагүй. Учир нь би танд туслах үүрэг хүлээгээгүй шүү дээ, гэв. Ян Чиний үг залуусыг бүрж галзууруудах шахав. Хотын зартай хэрэггүй амтан байсан Ян Чин тэдэнтэй ийм өнгөөр харьцсан гэдэг доромжлол мэт санагджээ. Ван Юнкай. За Ян Чин, хэрв эдгээр ургамлаар хийсэн юм чин үйлчлэхгүй бол чи яах вэ? Хариуцлагаа хүлээх үү гэж асуулаа. Ян Чин өгөөтэй нэмсэглэж. Фэн ахвай, Ван Аугийн энэ хүн таныг төлөөлж чадах эсхийг би мэдэхгүй. Би түүнд биш, танд л тусалж байна. Хэрв түүний үг таны бодол бол би яриагаа дуусгая. Ээжийнхээ өвчнийг өөр хүнээр эмчлүүлдэ хэмээн эрсгэн хэлв. Тэрээр ангаах ухааны мастер байхдаа хизээ ийм басан үгийг төвчж явлаа да. Улс орны томчууд хүртэл түүнийг гуйж, сүгдэж задардаг байсан биш үү? Фэн Сүвэвч бас төвчээр алдарч Ван Юнкай руу эргэн хараад. Ван Юнкай, энэ бол миний хэрэг. Би өөрөө шийдвэр гаргана. Хэрв чи дахин миний хэрэгт хошууд үрээд байвал би энэ бүхнийг аавдаа хэлнэ шүү. Хэрв ээжид минь ямар нэг зүйл тохиолдвол аав минь Ван Аугоос өөрөө очиж хариу нэхэх байх та гэж зандрав. Ван Юнкай дагжин чичирлээ. Сүвэвгийн аав бол нутаг орондоо загтай хүчрэхэг ир. Түүний өмнө Ван Аугийн ахмадууд ч бүхэлддэг байтал тэр яаж зүрхлэх вүлээ? Фэн Сүвэв Ян Чин рүү санаа зовсон харцаар харав. Тэрээр үнэхээр эргэлзэж байлаа. Ян Чин бүсгүйн сэтгэлийг уншсан мэт тайван дуугаар. Фэн ахвай, та надад бүрэн итгэхгүй байгааг чинь би мэдэж байна. Надад амдарт өгөх баталгаа чалах. Гэхдээ хэрв энэ им үйлчлэхгүй бол та хизээч хамаагүй Ян Аугийн хүрээлэнд ирж надаас хариуцлага нэхэж болно шүү гэж хэлв.